Монгол улсын эргэлэгч Ухнагийн хүрэл сүхийн санаачлагаар тэр бум мод тарих хөдөлгөөн өрнөж байна. Тус хөдөлгөөнд хувийн хвшлийн ууган сургуулиудын нэг болох 30 жилийн түүхтэй Отгоныг ирэх сургуулийн нэгдэж үндэсний цэцэрлэг түрээлэнд 200 гаруй мод тарилаа. Ингэснээр өөрсдийн нэрмжид отис 30 төвлийг бий болгож тарьж суулгаад орхих биш, тарьсан модоо үргэлжлүүлэн усалж, арчилж, ургуулж, бусдад үлгэрлэн гэдгээ онцоллоо. Харин холбоогийн нөгөө энэ ажлыг одоо ингээд батлаж гарлуулаа цаашдаа энэ төвлийг бий болгоорой гэдэг ийм сайхан одоо хариуцлага өгсөн юм байна. Тэгээд дэлхийд даяараа уурын цэцгийн үйлчлэлийн одоо асуудал нэлээд том асуудал байсан. Тэгэхээр энийг одоо шийдвэрлэх хөдөлгөөний бууруулах мод тарих гэдэг бол өөрөө маш том одоо ажил. За энэ бол одоо үнэхээр бүх Россия Улаанбаатарын улсын ундралыг хамгаалах, Улаанбаатарын хөдөлгөөнийг бууруулах их том төлөв болсон юм шийдвэр. Монгол улсын ерөнхийлөгчийн одоо санаачилсан тэр мод үндэсний хөдөлгөөнд бас нэгдэж өнөөдөр үндэсний цэцэрлэг түрээлэнд Отгоныг ирэх сургуулийн багш, ажилчид, оюутнууд маань хамтдаа 200 ширхэг бас суулгацыг тарьж өөрсдийн гэсэн бас төгөлтэй боллоо. Тэгээ энэхүү ажлыг бас 30 жилийнхаа ойн хүрээнд бас нийгмийн хариуцлага ухамсарлаж хийж байгаа энэхүү ажил байна. Өнөөдрийн байдлаар үндэсний цэцэрлэг түрээлэнд 183 талбайд 142 мянган модыг 98.5% амьдралтаагаар амжилттай ургуулж байна. Одоо ингээд гадаа хэдий хүүтэн байгаа ч гэсэн ирээдүйд байгаль дээлтэй зүйл хийж байгаа болохоор ер нь бол миний төвөөс айгүй баяртай байна. Тэгээд цаашдаа хүмүүстэй гэж уриалахад ер нь бол нэг хүн нэг гэлтгүй ер нь мод тараарай гэж уриалъя.